За сайн байна уу guys. Энэ бол Minecraft-ийн Survival World ертөнц байгаа. Тэгэхээр би энэ Minecraft дээр одоо survival game тоглох бодолтой байна. Тэр Nether portal байна. За тэгэхээр бичлэгэндээ орцгоё. Тэгэхээр би Minecraft Survival episode явах болно. Тэгээд ер нь нэлээд удаа үргэлжлэх байх гэж найдаж байна. Мод аваад бөөнрөө модон илэл хийх байгаа. Мод хэлээж модон pickaxe хийгээд эхлэе л гэж бодож байна. Одоо жоохон чулуу авч ягаад бүүнээр чулуун зэвсгнүүдээ хийж авчаад хонь алгангаа энэ моднуудаас түгээд явчих. Бэр гурван ханаалаад юу ий да. Тэр ханыг чалч бөөнрөө ванда ёо. Хэдүүлээ яг энэ голын ирэг дээр сайхан байшингаа бариад тий. Энэс хойш миний ерөөс ороог болохоор одоо би шууд яриад явах гэж байгаа байхгүй. Тэгээд ямар ч тайсан яриа бичдэг болохоор би шууд ярих юм гэхэр чинь. Ямар ч тайсан сая мод авчаад
агуу бол эхлээд агуу ороод дараа нь гэрээ хий гэж утсан бодлоор шууд агуу хайж эхэлсэн. Тэгэд яг л бодсны дагуу шууд урдаас гараад ирчт юм бэлээ агуу бол. Агуу ч юм хавцал ч юм уу. Тэгэд гараад ирсэн. Тэгэхээр яг ямар морьтой байна вэ гэж бодоод шууд гүйж орохсон. Арай өндөр харагдах нь бас тий санаа гаргаад сабаачлах гад хажууд эс усаар доошо бууя гэж бодоод усан лефт ашиглаж доошо буусан. Тэг амжилттай буугаад хажууд эс нүүрсээ аваад бэкс араас муу аалз мөзөлөд гарч ирээд яг зогсож байхад нь 360 эргээл би аалз 4 босч байгаа байхгүй. Тэгээд аалз дүүгийнхээ өшөөг аавна гэж сайхан зомби ахын ирэхээр нь бас шангийн үртээсэн. Тэгээд зомби ахыг нь шангийн үртээчээд бас зомбигийн найз бас тэнд дуураадах нь очиж алхаад шидэд очиалсан. За тэгээд алцсан юм шүү. Төмрөө авъя гэж бодоод төмөрний фармд явчихсан. Одоо тэгээд монтаж нь харагдчих швэн. Копрор ер нь амар хэрэгтэй болсон. Ойр юу армор сэлэм хийж болдог гэсэн болохоор ерөөсө копр бас амар хэрэгтэй армор хийхэд бол. За тэгээд ямар ч лсэн төмөр аваад гэс төмөрнөө давчаа гарыг гэж утсачаар би энэ зомбиг ерөөсөө сонсоогүй. Ямар ч лсэн хоёр цохиулж иж буцааж шангин хүртээсэн. Ерөөсөө амархан байлаа. За тэгчээд төмөр авчаад газ коппернууд аваад мэдээж дээшээ гарах бодолтой. Дээшээ гараад одоо юу гэх нь ойлгомжтой шүү дээ. Тэгэл яхав тэгэл одоо дээшээ гарах зорилготой тий. Усан лефтэрээ гарыг гэж бодоод усан лефтэрээ гардыг. Тэгээд усан лефтэрээ гарч байгаа нь харагдчих шиг байна тэгээд. Тэг ямар ч лээс одоогийн зорилго бол байш их газар, гэрээ олох газар хайх чинь. Энэ би энэ ертөнцийн дээр вайкинг шиг амьдрна гэж бодсон бодлороо сайхан цастай уултай газар очие гэж бодоод дотроо бодон сайхан гээгүрэн алхаж яваад нэг том юмтай таарлтыг. Тэр нь юу байсан бэ гэхээр Sakura mod байсан. Тэгээд Sakura mod ягаад том зүйл вэ гэхээр амар үзэмжтэй харагддаг. Ерөөсөө л болоо үзэмжтэй харагддаг. Тэгэл яг Sakura mod авахаар тэр навч юм уу өвс навчийн зод бол эхэлж байгаа юмт. Тэгээд навчаа зодоо байж хат. Ерөөс унаагүй моцэлэг. Гэтэ яг тэгээд аргачлан байж яг унгаасан л та. Тэгчээд газ Sakura модныхаа үрийг авчаад газ гэрээ хийх газараа болохоор цастай газар ирсэн байдیں۔ Бас таны энэ цастай газар гинэ. Minecraft-ийн моднуудаас хамгийн царайдаг мод нь ямар мод вэ? Миний хувьд бол гацур гэж. Гацур. Ягаад гэхээр байшин барилга барихад бол хамгийн шилдэг гэж боддог. За тэгээд ямар ч лсэн гацур аваад викингчүүд амьдардаг байшин шиг
тийм байш хийх бодолтой. Цуглуулч модоо цуглуулсан да. Одоо тэгээд уулын оройд амьдаг гэсэн чинь муухай мөсөрхөг бахаар нь тэгээд яг жоохон уулын бил гэх юм одоо бил газар. За уулын ингэр биш ээ. За ямар ч хэлсэн тэгээд энэ доор нь амьдрахаар шийдээд газ тэрвэрхийнхаа модыг бүгдийг цуглуулж аваад ажилд орж байгаа юм да. Тэгээд юу гэж байгаа вэ гэхээр одоо шууд байшингаа шууд барих бодолтой. Шууд байшингаа одоо монтаж удахгүй явна. За тэгээд одоо байшингийн монтаж одоо удахгүй явж эхлэж байгаа шүү. За тэгээд дуу тавьсан. Тэгээд сонсоод байшингийнхаа монтажийг үзээ явж байгаа.
За ер нь одоо ингээд байшингаа 70% дуусгачлаа гэж хэлж бол. Тэгээд энэ юу вэ гэхээр лууны толгой. Лууны толгой шиг л яг харагдаж байгаа сте тийм. Лууны толгой. Битиш бол лууны толгой. Тэгээд лууны хадлгыг барьчаал тэгэхээр лууны толгой хийнэ төрөд. Тэгтээ яг хөө амар царайлаг лууны толгой гэстэй. Нэр ийм лууны толгой та нэрээ харж байгаагүй дээ. Амар лууны толгой. Наа ямар ч гэсэн тэгээд лууны толгой барьчаад байшингийнхаа 70% тусгашаад дахиад бас байшингийн монтаж гэж 2 дахь хэсэг байгаа. Тэгээд тэр болтол түр яриа суужээ. Ямар ч гэсэн миний байшин бол амар царайлаг харагдаж байгаа гэж найдаж байна. Тэгээд одоо хоёр талын хан дээврээ жоохон уртасгаж өндөрсгөл тэгэл миний байшин бүр миний төгс байшин гэж хэлж байна. Ер нь бол тэгээд миний төгс байшин ер нь дуус талдаа ер нь ойрч байгаа гэж хэлж болно. За ингээд миний байшин ер нь 100% дуусчлаа гэж хэлж болно. Yay. Нэтэд сайхан байшингаа дуусгачаад найрлалаа даа л гэж бодож байна. Бас. За тэгээд ярьлсан бичлэг бол дуусах төгч байна. Тэгтээ болоогүй л юм л да. Хоол юу. За тэгээд oh my god. Тэгээд сайхан бас байшингаа бас үзэсгэлэнтэй болгоё гэж бодоод
нэг ганц цас тавиад орхисон үсгэлтэй л гацд тий. Тэ? Тийм шүү дээ. Тийм. За тэгээд би энэ заа тэгээд яас их утайлт юм бэ? Тэгээ сайхан цасан бөмбөг шижсэн чинь ардаас крип доошо газар нус крипер ардаас гараад ир. Тэгэл яг нэг цогч хаяал нөгөөт нь дэл би явж байгаа юм чи. Тэгээд төмөр нүд тартах нэг газ туугаад нүүрс бол тоохгүй байгаамаа. Цаа чи нүүрс цоохгүй. Төмөр л туун. Тэгээд газ юугаа авч төмөр авчаад энэ чөтгөрийн газраас арилъя гэж бодоод газараа бүгэлж эхэлж байгаа. Тэгвэл бол дахиад онцвол гайштай тийм биз дээ. Тэгж яг цааш бас амжиргатай байгаамаа. Бас копрод армар хийх гээл бас л. Төшихэ гэж нэр амжиргатай залуу шүү. Тэгээ ер нь копра амир ашигтай гэдэг нөө армор хийж болдог гэж хэлээдсэн шүү дээ. Тэгээд армор хийж байгаа цаач. Ер нь олдоход амар. Тэгээд ер нь эхэлж байгаа шууд тэгээд хийхэд бол армор гэж явагдаж байгаа гэж найдаж байна. Цаач бас амжиргаад цаад армор хийгээд өмсөж байгаа юм уу? Бас ганц чэжвч пул армор шүү дээ. Нэг сайхан хоёр авдрыгээд нэг дүүрээдсэн кармага сайхан сулалж байгаа. Тэгээд би их цэвэрч хүн болохоор хэрэггүй хогнодоо шууд хаяад тий. Шинэ зэсгнүүдээ шууд өмсөн шүү дээ. Цаа чинь хэрэглэн. Тэгээд хэрэггүй хогнодоо шууд хажиж байгаамаа амжиргаатай. Цаач амжиргаатай шүү дээ. Энэ хараачдах энэ хэрэггүй доо хогнод хаяж байгаа гэнэ. Тэгэд яг хуу хэрэггүй доо хогнодоо хайчаад бас хараад байгаамаа. Яг бас цуг цагийг өнгөрүүлсэн мэн харахгүй гэж яах вэ? Тэгээ нэг гүүчигийн малгай хийж өмсөд харалт бас гүүчи бас гүүчигийн готлаа гэдээ өмсөж байгаа. Ай энэ залуу нэр гэдэгхгүй. Таш ийшээ гарч явах юм бол гэж сайхан зураг авъя гэж бодвол харсан. Үн церемонт харагдаад байгаа. Өөр газар руу явахаар шийдсэн байгаа. Тэ хараад байгаа. Тэр байшин маш харагдахгүй. Үн муу харагдчих. Тэгэхээр цаашаа байршлалаа өөрчлөл шууд зүүн зүгийн сайхан юулаа авираад хад руу тэгэл харсан ёо яаж харагдаад байгаа юм бэ? Солиотой. Тэр яг хөө энэ бол бичлэгийн төгсгөл хэсэг. Тэгээд энэ хүртэл үзсэнд байж амар жоохон юутэй л шүү. Тэ. За тэгээд энэ хүртэл бичлэг юм өгсөнд баярлалаа. Баяртай.